Тэнгис бол идэг Хишгтэн багийн Батар байна. Би яагаад хөл бөмбөг дуртай болсон бэ гэвэл анх манай нэг найз маань намайг хөл бөмбөг тавих дуртай болгож ирсэн. Тэр үеэс хойш манай найз байнга намайг хөл бөмбөг тоглохыг дуудсаар яваад ер нь хөл бөмбөг дуртай болсон. Бас Батарлах дуртай болсон. Энэ багт орсондоо маш дуртай байдаг. Ер нь багийнхаа ингээд 50% нь авч явдаг. Бас сайн Батарлах хэрэгтэй. Гол утгаар бол их шантардаг. Энэ байрал дээр зогсох хэрэгтэй дуртай. Хөл бөмбөг бол маш гоё спорт. Яагаад гэвэл хинч дуртай болохоор өстой гоё спорт. Бас уурлахад бол тэ бөмбөг цогход бол маш гайгүй. Ер нь бол стресс тайлдаг. Тийм болохоор дуртай. Манай найзууд аав ээж наг хамгийн их дэмждэг хүн бол эмээ. Манай эмээ их дэмждэг байсан. Миний мөрөөдөл бол одоо хөл бөмбөгч бол бас баг тоглол ямар баг тоглохын мөрөөдөг гэвэл Барселона гэдэг баг тоглоход дуртай. Бас тоглохыг хүсдэг. Дасгалжуулагчтай хэлэхэд бол маш сайн дасгалжуулагч. Бидний сайн хөл бөмбөгч болохын тулд байнга хичээдэг. Тэгээ манай багийнхан бол маш сайн тоглогчд байдаг. Би бас дуртай. Тэгээд багийнхандаа амжилт хүсье.